Сайн байцгаана уу? Өнөөдөр боловсролын санаачлагын төрийн бас байгууллагын хүсэлтээр бага насны хүүхдийн боловсрол номны тухай мэдээлэл хуваалцахаар өнөөдөр ирээд байна. За би 1-р ангийн хүүхдтэй ээж. За бусад эцэг эхчүүдийн нэгэн адил хүүхдийнхаа боловсрол хүмүүжил. За энэ нэргээд ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөх бол гэдэг талаар санаа зовдөг имиж байгаа. За тэрнээс гадна би олон улсын Rotary гэдэг хүмүүнлэгийн байгууллагын гишүүн. За бид наадам залуу эцэг эхчүүд нийлээд бага насны хүүхдийн боловсролын төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. За энэнийхээ шугамар бид сая манай шеф клуб болох Dublin Horizon-ийн Америкийн нэгдсэн улсын клубын урилгаар бид Америк мөн ажиллаад ирсэн байгаа. За олон улсын судалгаагаараас үзэхэд бага насны хүүхдийн боловсролд оруулсан $1 хөрөнгө оруулалт нь ирээдүйд хамгийн доотлолтой $12 үн цэнтэй хөрөнгө оруулалт болдог нь бол батлагдсан. За тийм учраас мэдээж эцэг эхчүүд бага насны хүүхдэд анхаарах нь зүй ёсны асуудал. За ингээ бага насны хүүхдийн боловсрол гэж ярихаар мэдээж унших бичих чадвар буюу literacy гэдэг ойлголт бол маш чухлаар тавигддаг. Тэгээ тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн номон дуртай болох уу, ямар номыг яаж сонгох уу, хэрхэн унших уу, хэрхэн ажиллах уу, гол нь үр дүнтэй яаж унших уу гэдэг талаар бол хоорондоо их ярилцдаг мөн санаа зовдөг байгаа. За бас нэг онцлог гэх юм бол бидний үед сонирхож уншиж исэн номнуудыг одоогийн хүүхдүүд унших сонирхолтой байх магадлал нь бол харьцангуй бага. Энэ юутай холбоотой гэхээр миний бодлоор бол нийгмийн хөгжил, за хүмүүс мэдээллийг насан турш хүмүүс болон хүүхдүүд мэдээллийг авч байгаа хэлбэр хурд зэрэгтэй холбоотой. Тэгэхээр ном сонголтонд бол энэ бол эргээд чухлаар нөлөөлдөг. За ингээд та бүхэнтэй уулзахаар би охиныхоо дуртай зарим нэг номыг сонгож авчирсан байгаа. За эхний танилцуулах ном бол Бомбардаа гэдэг ном. Та бүхний зарим нь мэдчих магадгүй. За энэ ном маань болохоор нүүдлийн зурган өгүүлэмж гэдэг багаас эрхлэн гаргадаг. Олон улсын мангагийн уралдааны тэргуун байрын шагналыг авсан ийм бүтээл байгаа. За энэ ном миний хамгийн дуртай байдаг шалтгаан болохоор би бол багадаа зун болгон хөдөө явж чадсан азтай үеийн хүүхэд. За орчин үеийн ялангуяа хотын хүүхдүүд бол тэр үе болгон тийм боломж байдгүй. Гэтэл бид нэр эргээд бид нарыг монгол хүн болгодог яг энэ нүүдэлчин ахуйн, соёл, сэтгэлгээ, уламжлалыг бол хүүхдтэй таниулах нь зүйтэй гэж бол би үздэг. Тийм учраас энэ Бомбардаа гэдэг цуврал бол миний маш сайн туслагч болдог. За жишээлбэл энэ бол 3 дахь цуврал нь Нүүдлийн альсуу гэдэг нэртэй. За ингэж Нүүдлийн альсуу гэдэг цуврал маань яаж эхэлдэг вэ гэхээр би зарим хэсгээс нь уншиж өгье. За нүүдлийн зам зуур таарсан айл нүүдлийн хүмүүсийг хүндэтгэн цай идэ өгдөг боломжтой. Нүүдлийн улсад шин цай чанж өгөх ёстой бөгөөд хэрэв хуучин цай халаан өгвөл нүүж яваа шинэ нутагтаа олон хонхгүй гэж үздэг ажээ. За энэ зохиол маань ерөнхийдөө энэхүү байдлаар эхэлж байгаа. За Бомбардаа гэдэг хүү ээжтэйгээ ингээд хаврыг үнтэй даваад байжсэн чинь нэг нүүдэл ирээд тэр нүүдэлд ямар айл ирсэн бэ гэхээр Цараана гэдэг хөөрхөн охинтой эмээ өвөө хоёр ирсэн. За тэгээд манай энэ хоёр эхлээд танилцаад нэлээд бишүүрхэд за манай Бомбардаа нөгөө найзыгаа цай эдэгээр дайлах гэсэн чинь нөгөөх нь бас яг хүссэн шиг нь байгаагүй. За ингээд энэ нүүдэл маань нүүдэлж авсан айл маань эднийхтэй хотолж суурших болоод эргээд найзууд болсны дараа энэ хүүхдүүд дараагийн нүүдэлд ирэхэд маш туршлагатайгаар нүүдэлчин айлыг яаж тосож, яаж цайлж байгаа тухай энэ зохиол маань өрнөдөг. За ингээд явахдаа мэдээж Монгол айл учраас банхар нохооны тухай ч гэсэн түүх гарна. За тэгээ энэ номны бас нэг сонирхолтой хэсэг нь зургуудыг маш детальны зурдаг, нүүрний хувирал, за энэ зурган дээрх жижигхэн деталууд ч гэсэн тийм учраас бид нар дуртай байдаг. Тэрнээс гадна яг Монгол гэр яагаад нүүдэлчин ахуй чухал вэ? Өвлжөө хаваржаа гэж юу, хотолж айлах гэж юу хэлдэг вэ? За нөгөө нүүдлийн тэн гэж хэлбэл юу хэлэх вэ гэдэг тухай хүртэл үзүүлдэг. Мөн хамгийн сүүлийн хуудсан дээр бол яг энэ тань мэдгүй хэсэгт нэг нүрийг зарцуулдаг учраас энэ ном бид нар маш дуртай. За 6 дахь цувралыг хүлээж байгаа. Японы зах зээл дижитал хэлбэрээр гарсан. Англи хэл дээр Азийн бусад орнд бүхэн бид нар хүлээж байгаа ийм зохиол байгаа. За дараагийн нэг бидний маш дуртай ном гэх юм бол энэ Тасдамдугай зохиол байгаа. Аав ээж би гэдэг ном. За энэ ном маань болохоор та бидний сайн мэддэг Аранзал зээр за нөгөө ирээ алчууртай ногоон дээлтэй ээж гэсэн ийм шүлгүүдийг агуулдаг. Тэрнээс гадна яг энэ хүүхдийн бүтээлийг хүүхдийн зурсан зургаар чимгэлсэн учраас орчин үеийн хүүхдүүд гэсэн маш сонирхож үздэг, мөн сонсдог. За тэгээд жишээ болгоод нэг шүлгийн за нэг подкаст нь уншиж үзүүлье. За би гэдэг шүлэг. Би чадна. Юуны төлөө гартай билээ зур чадна.
байнга ажилтай баруун гартаа 6 хуруу зурж орхилоо. Бага ажилтай зүүн гартаа 4 хуруу зурж орхилоо. Энэ гар таныхч биш, чинийхч биш. Минийх. За, иймэрхүү хөгжилтэй мөртлөө цаана бас яг ингээд хүмүүжлийн болон бусад мессежтэй гоё сонирхолтой шүлгүүд байдаг учраас энэ ном нь дуртай байдаг. За, мэдээж мөн Монгол зохиолчдын болон гадаадын зохиолчдын уран бүтээлээс гадна бид нар бас яг танин мэдгүй болон шинжлэх ухааны номнуудад их дуртай. За, тэгэхдээ бид нар их уншдаг номнууд гэх юм бол энэ Монсодор компаниас эрхлэн гаргадаг энэ Дикийн цуврал номнууд байгаа. За, тэрний энэ гайхамшигтнүүд гэдэг цуврал нь бол яг энэ 40 тууцтай бага насны хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар шинжлэх ухааны болон түүхийн ойлголтуудыг тайлбарлаж үзүүлсэн байдаг. За, энэ өнөөдөр сонгож ирсэн бол Сансар гэдэг ном байна. За, мэдээж одон орон судлал гэж ерөнхийдөө юу хэлэх вэ? Stargazing-тэй окторгууг ширтгүү гэдэг ойлголтуудын тухай танилцуулаад нарны аймгийн тухай ярина. За, мөн тэрнээс гадна энэ шинжлэх ухааны ойлголтыг машингээр тайлбарлахдаа орчуулга нь маш сайн байдаг учраас уншихад болон уншуулахад урамтай байдаг. Тэрнээс гадна хүүхэд сонирхохоор хөгжилтэй фактууд буюу тривиаг оруулж өгсөн байдаг. За, жишээлбэл динозаврыг сөнөөгч үү гэдэг бяцхан шигтгэн хэсэг байгаа. За, олон орончид динозаврын мөхлийг 65 сая жилийн тэртээ Төв Америкт унсан уулын дайтай бага гарагтай холбон тайлбарладаг. Энэ нь манай дэлхийн уур амьсгалыг хөөтрүүлж динозавруудыг амьдрах нөхцөлгүй болгосон байж болох юм гэдэг ийм таамаглалууд, шинжлэх ухааны ойлголтуудыг үзүүлдэг. За, тэгээд маш олон сэдвээс сонголт хийх боломжтой. Жишээлбэл одоо энэ далай, хойд, өмнөд, тул, пирамид гэдэг олон сэдвээр гардаг учраас хүүхэд эцэг эхчүүд сонгож авахд ч гэсэн сонголт сайтай. Дараагийн агсан төвчнийхэн ч гэсэн бэлтгэн байдаг учраас энэ номнууд маш дуртай байдаг. За, сая бид нэр Америкийн нэгдсэн улсад Rotary төслийн шугамаар ажиллахдаа манай хамтардаг шеф клуб болох Dublin Worthington гэдэг клубын зохион байгуулснаар бид нар олон сургуулиуд болон номын сангаар орж танилцах боломж гарсан. За, тэгээ энэ дээр бол мэдээж Америкийн нэгдсэн улс бол боловсролын чансаагаараа дэлхийд дээгүүр бичигддэг. За, ном уншилтын төвшнөөрөө ч гэсэн харьцангуй дээгүүр явдаг гэж би сонсч байсан. Тэгэхээр хүүхдүүдийг хэрхэн номод дуртай болгож юм, тэр номын сан сургууль дээр багш нар, эцэг эхчүүд яаж ажиллаж байна гэдгийг анзаарч, анхаарах, за мөн асуулт асууж ойлголтоо баталгаажуулахад бол бас сонирхолтой байсан. За, дараагийн удаа та бүхэнтэй тэр тухай хуваалцах болно. Анхаарал тавьсан баярлалаа.